Сайн байна уу? Үндэсний их баяр наадмын тасалбарыг хэрхэн захиалах зааврыг танилцуулж байна. Юун түрүүнд та урьдчилан наадам цэгийн вебсайтад өөрийн бүртгэлийг үүсгэж тасалбараа хургуулan авах хаягаа баталгаажуулан оруулах ёстойг санаарай. Ингээд заавартайгаа танилцъя. Интернетийн хайлтын хэсэгтээ наадам цэгийн гэж бичих. Үүний дараа таныг вебсайтын үндсэн нүүр хуудас угтах болно. Хэрв та урьдчилан бүртгэлээ үүсгэсэн бол нүүр хуудасны баруун дээд хэсгийн тасалбар авах товч дээр дараарай. Захиалах суудлаа сонгож сагсандаа хийсэн бол 10 минутын дотор төлбөрөө төлж баталгаажуулах ёстой. Тасалбарын үнийн хувьд сүйдрөвчтэй хэсгийн суудал 52,500 төгрөг, сүйдрөвчгүй хэсгийн суудал 42,000 төгрөгөөр худалдаалагдана. Анхааруулж хэлэхэд тасалбар авто зогсоолын зөвшөөрөл хязгаартай ба нэг хүн 2 тасалбар 5 зогсоолын зөвшөөрөл авах боломжтой. Хэрв тасалбар захиалах боломжит хугацаа дууссан бол захиалга автоматар цуцлагдах болно. Төлбөр төлөх боломжийг хамгийн хялбар байдлаар шийдэж QPay, SocialPay төлбөрийн хэрэгслүүдийн сонголтыг байршуулсан. Захиалга баталгаажихгүй байх хэд хэдэн шалтгаан бий. Нэгдүгээрт таны төлбөр амжилттай болоогүй буюу банкны гүйлгээ, интернетийн тасалдал зэрэгс шалтгаалan төлбөрийн гүйцэтгэл дээр саатал үүсэх. Хоёрдугаарт захиалга баталгаажуулах хугацаа өнгөрсөн. Гуравдугаарт төлбөрөө дутуу төлсөн бол таны захиалга баталгаажихгүй байх боломжтой. Тэгэхээр таны төлбөр амжилттай төлөгдлөө гэсэн төлөвийг заавал шалгах шаардлагатай. Үндэсний их баяр наадмын тасалбар борлуулах хугацаанд наадам цэгийн сайтын хандлалт өндөр байх, хэт ачааллын улмаас системийн алдаа гарах, хэсэг хугацааны хүлээгдэл үүсэх зэрэг эрсдэлтэй тул энэхүү тасалбар захиалах заавар зөвлөгөөг дагаарай. Баярлалаа.